За сайн байна уу? Намайг Батмагна гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн санхүүгийн техник, санхүүгийн тэнцвч мэргэжлэр 2021 оны хаврын хичээлийн жил амжилттай суралцаж төгссөн. За их сургуулийн үзсэн хичээлүүд бол мэдээж одоо таны ингээд тухайн одоо яг мэргэжлэрээ одоо юу гэдэг ямар нэгэн ажлын байран дээр гараад ажиллахад одоо хамгийн үндсэн чухал одоо суурь юмнууд болдог. Тэгээ одоо яаж нөгөө судалгаа хийх үү, яаж компани шинжилгээ хийх үү, санхүүгийн тайлбарын шинжилгээ яаж хийх үү гэдэг юм уу. Иймэрхүү чухал суурь чадруудыг заадаг. Гэхдээ та юу гэдэг бусдаас илүү ялгарыг, бусдаас илүү та тэр чухал одоо ажлын байрны юм бий болгоё гэх юм бол тань дадлагын одоо өөрөө сайн дураараа ямар нэгэн чадруудаас суралцах, өөрөө хичээж одоо юу гэдэг албан байгууллагад ажиллах ингээд он практикээр явах жоох юм бол хамгийн одоо юу гэдэг тухайн ажил мэргэжлэрээ та ингээд төгсөлтөр чадварлаа тэмүүлнэ гэж хийж болно. CV гэдэг бол одоо таныг одоо зөвхөн дадлага их газар гэхээс илүүтэйгээр одоо бизнесийн байгууллагад ажилд орох, за эсвэл төслийн багт одоо хамтарч ажиллах ч гэдэг юм уу, сайн дурын ажил гэх мэт өөр газар сургуульд явах ч гэдэг юм уу, ингээд бизнесийн болон нийгмийн харилцаанд ороход таныг хамгийн түрүүнд тодорхойлдог хамгийн чухал зүйл. Тэгэхээр та CV-гээ миний зүгээс өгөх зөвлөгөө гэх юм бол маш эмх зэгцтэй, загвар дизайн сайтай, үг хэсгийн алдаагүй, маш тийм одоо өөрийгөө сайн тодорхойлсон текст мэдээлэл агуулгатай бэлтгэх хэрэгтэй. Хүмүүс зөвхөн CV-н дээр өөрийнхөө амжилт түүхийг л магтаад байдаг. Гэхдээ та өөрийнхөө сул талыг, давуу талыг хүн өөрөө мэдэж тэрийг илүү хөгжүүлэх хэрэгтэй гэдэг шиг та өөрийнхөө сул талыг мэдэж түүнийгээ зөв бүрэн таньж мэдснээгээд аялал гаргах юм бол маш ихтэй зүйл юм аа. Оюутан байх хугацаанд та бүхэн мэдээж өөрийн одоо хамгийн чухал нэгэнт одоо санхүү гэдэг энэ мэргэжлийг сонгоод ороод ирсэн бол та мэдээж тухайн одоо мэргэжлийн хичээлүүдийг сайн судлах те агуулгаар нь одоо юу гэх юм тухайн одоо онлайн хичээлүүдийг бол мэдээж суурь болгож маш сайн судлах хэрэгтэй. Мөн та үүнээс гадна одоо юу гэдэг өөрийгөө одоо хөгжүүлэх боломж, ямар нэгэн компани сайн дурын ажил хийх, дадлага хийх, за эсвэл одоо юу гэдэг мэргэжлийн үнэтэй холбогдох, мэргэжлийн үнээс зөвлөгөө авах, мэргэжлийн үнийн доор та ингээд юу гэдэг өөрөө одоо сайн дураараа судалгаа хийж өгөх гэдэг юм уу. Иймэрхүү ингээд олон төрлийн ингээд ажлуудад заавал ингээд сайн дурын ажилтнууд цалин мөнгөгүй гэж голдгоо. Заавал хичээгээд хийгээрэй. Тэгэх юм бол танд ингээд нэгт бол community үүснэ. Хоёр дахь юм бол та тухайн мэргэжлийн мөн чанарыг ойлгоод яаж ажиллах вэ? Би энэ мэргэжлэр гараад юу хийх вэ гэдэг ойлголттой болчих юм бол та их олон төрлийн юм ингээд одоо юу гэдэг судал цаг алдахгүйгээр та ажил дээрээ гараад маш үр дүнтэй чухал одоо сайн ажилтан болох боломжтой байгаа. Мөн та одоо юу гэдэг ажилд орохдоо эхний ажил заавал ерөөсөө тэгж цалин мөнгө бити яриарай. Хэрвээ та ингээд ороод үнэхээр сайн чадаад юу гэдэг ажиллаж чадчих юм бол таныг бол ингээд тань таарсан, таны ур чадвар таарсан цалин мөнгө одоо юу гэдэг юм одоо мөнгөө одоо тийм шагнал харамжаа бол одоо ерөөсөө маш сайн хангалттай өгдөг байгаа. Одоо сүүлийн үед бол манай Монголын улсын компаниудын хүний нөөцийн бодлого, ажлын тогтоох чадвар гэдэг зүйл маш сайн болчихсон учраас та өөрөө чадчих юм бол таны цалин таны хүссэн хэмжээнд бол маш сайн хүргэх болно. Дадлага их газраа одоо хайд судалгаа гэдэг бол одоо тухайн хүний оюутны наснд одоо практик онлоос илүү практик мэдлэг олж авах хамгийн чухал үе байдаг. Тийм учраас та дадлага их газраа өөрөө маш сайн ирж хайсны үндсэн дээр маш чухал гэсэн өөрт хэрэгтэй одоо өөр танд хэрэгтэй одоо практик мэдлэг олгох тийм одоо бүр дадлагын хөтөлбөртэй ч юм уу тусгай тийм байгууллагууд байвал танд маш их хэрэгтэй. Миний хувьд гэх юм бол би санхүүгийн техник, санхүү эдийн засгийн мэргэжлийг төгссөн учраас тухайн одоо мэргэжлэрээ ерөнхийдөө бид нар цаанаас нөгснөхийн дагуу одоо сангийн ам ч гэдэг юм уу, төрийн сан, эсвэл татварын аал, за төрийн аудит ч гэдэг юм уу, иймэрхүү тодорхой заасан тийм одоо байгууллагууд дээр харьцангуй ажилладаг. Тэгэхээр бид нар тухайн байгууллагуудаасаа бид нар өөрсдийн одоо оюутнууд маань орон нутгийнхаа одоо юу гэдэг төрийн сан дээр ч гэдэг юм уу, татварын хэлц дээр ч гэдэг юм уу, өөрийн амьдардаг харьяа дүүрэг дээр харьцангуй ажиллаад явчихдаг. Тэгээд өөрөө ингээд очоод та дадлага ихтэй одоо итгүүлэн одоо юу гэдэг асуугаад тэгээ одоо би юу хийх вэ гэдэг өөрийн итг зүтгэлээрээ л таны тэр тухайн дадлагын үр дүн илүү гарах болно.